Aseswao. 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 The Aseswao is It's really very insightful. It really raising awareness globally. it's contributed here in the Philippines. We really also wish to support and protecting Mother Earth, definitely. Филиппиний их сургуульд байрлах UPFI Film Center-т өнөөдөр Aseswaoгийн 28 дахь удаагийн байгаль орчны форум зохиогдлоо. Энэхүү арга хэмжээг Филиппин солонгосын гишүүд хамтран бэлтгэв. Байгаль орчноо хамгаалахын төлөө Aseswaoтой хамтран ажиллаж ирсэн 400 гаруй хүндэт зочид форумд оролцлоо. 오늘 포럼의 주제는 환경보호의 시작, 나무 심기입니다. 개개인의 힘은 약하지만 한 사람이 한 그루의 나무를 심어 온 인류가 80억 그루의 나무를 심는다면 우리의 미래를 바꿀 수 있습니다. The collaborative spirit you promote encourages communities to come together for a common cause, reminding us all that we are stewards of our planet. Thank you for your consistent praiseworthy efforts in making a positive contribution to our local and global communities. Байгаль орчны форумын 1-р хэсгийн нээлтийн ёслолоор Филиппин солонгосын Aseswaoгийн гишүүд олон төрлийн үзүүлбэр төлөвлөлөө. Эхний хэсгийн нээлтийн ёслолын дараа форумын 2-р хэсэгт залуучууд болон орон нутгийн иргэдийн эв нэгдлийг уриалж, Aseswaoгийн идэвхтэн үг хэлж, ойг хамгаалах арга зам судалж буй байгаль орчны мэргэжилтний лекц үргэлжлэв. Өнөөдрийн байгаль орчны форум нь Aseswao, орон нутгийн засаг захиргаа, байгаль орчны мэргэжилтнүүд Филиппиний байгаль орчныг хамгаалахын төлөө нэгдэж үүрэг хүлээх талбар боллоо. Арга хэмжээний дараа орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах бодит арга замыг хэлэлцэхээр нөхөрсөг уулзалт зохион байгуулагдав. I think Aseswao has provided a profound impact in terms of restoration, not only in tree restoration, but also in terms of environmental actions across the globe, because I believe that we should always work in silos and in collaboration, especially with the volunteers of Aseswao and also the working professionals. I think the event is very, very successful. And if the voices of the youth, the volunteers will reach to decision makers in the country, it will really make a difference in terms of real actions on the ground. Филиппин даяар Aseswaoгийн нөхөрсөг уулзалтууд зохион байгуулагдаж, орон нутгийн иргэдэд тулгараад байгаа байгаль орчны асуудлыг тодорхойлж, бодит шийдлүүдийг эрэлхийлж байна.
Олон жилийн турш өргөн хүрээнд сайн дурын ажил хийж ирсэн Асет Ваог олон орон нутгийн засаг захиргаа дэмжиж нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. The reason why we signed the MOU with ASIS WOW is to involve all the prosecutors of Region 8 in the undertakings and whatever activity. And so the presence of ASIS WOW here in our region really has a positive impact. The Department of Education has decided to have a memorandum of understanding with the ASIS WOW because we feel that we share the same vision and purpose as to making our environment safe for all mankind, particularly our learners of the Department of Education. I really wish that some groups, passionate groups regarding environment will come up with this. So I will help you in whatever way we can do because we love our earth. We want to preserve our planet. Асет Вау Филиппиний олон бүс нутагт идэвхтэй ажиллаж газар дээр нь очиж орон нутгийн байгаль орчны асуудлыг тодорхойлон шуурхай арга хэмжээ авч байна. Тэд далайн эрэг, гудамж зам цэвэрлэх, мод тарих зэрэг байгаль орчны ажилд оролцоо зогсохгүй, олон нийтийн ухамсарыг дээшлүүлэх, орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллах зорилгоор 10 гаруй форум семинар зохион байгуулав. Филиппиний байгаль орчны асуудалд анхаарал хандуулж хамтын хүчээр эв нэгдлийг эрэлхийлдэг Асет Ваод орон нутгийн иргэд талархлаа илэрхийлжээ. Нэг хүний 10 алхмаас 10 хүний нэг алхам дээр гэсэн уриандор байгаль орчноо анхаарч хамтын хүчээр Филиппиний байгаль орчныг хамгаалдаг Асет Ваугийн үйл ажиллагаа цаашдаж үргэлжлэх болно. One step to a green earth. One step towards green earth.